1946 оны сүүлчээс Шинжааны нөхцөл байдал дахин эргэж Дорнод Туркменстан улсын статус ганхах үед Осман Гоминданы талыг барих болжээ. Османы энэ мэт тогтворгүй байсны шалтгаан нь Дорнод Туркменстан улс болон Хятадаас хараад бус бие даасан Алтай Казахын улс байгуулах зорилготой холбоотой хэмээн зарим судлаачид үздэг. Түүний энэ байр суурь нь Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул занал хийлж мэдэх тул Маршал Чобилсон дэмжсэнгүй, зөвлөлтүүд ч дэмжсэнгүй. Чухам энэ үеэс Осман болон түүний удирдлагад байсан казахууд Хятадын Гоминдан намын цэрэгтэй хамтран бүгд найрамдах Монгол ард улсын баруун хил Баядаг богдын нутгаар удаа дараа томоохон халдлага хийх болсон юм. 1949 онд Чан Кайшгийн Гоминдан нам Мао Цзэдуны коммунист хүчинд бут цохиулан Тайван руу зогтов. Үлдэж хоцорсон Осман Хятадын коммунистуудын эсрэг дахин партизаны дан хийж байгаад хүн хүчээ ихэд хэд улж өөрөө Гансуугийн уулнаас баригдан 1953 оны 4-р сарын 29-нд Өрөмч хотын талбайд олонний өмнө буудуулжээ. Османыг дагагчдын зарим нь хэдэн жилийн өмнө Энэтхэгийн Ладак руу дөрвсөн казахуудынхаа араас үхэл хагацал дундуур зүтгэж очсон ба хожимо тэднийг Турк улс хүлээн авчээ. Осман нь Булган голын хөх тохойд төрсөн Алтайд суурьшсан Крэ овгийн хүн юм. 1990 оноос хойш Османыг үндэсний баатар хэмээн өргөмжилж хөшөөгийн босгох тухай Монгол улсын зарим нэгэн казах иргэн ярих болов. Гэвч энэ бол Монгол улсад ямар ч боломжгүй юм. Хуучин түүх бичлэгийн зарим нэг гажуудлыг засаж онгорхой орон зайг нөхөн шинчилж байгаа энэ цаг үед Османы түүхэн үүргийг илүү олон талаас нь харж дүгнэх болсон ч Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд занал хийсэн нь бүхий л баримтаар нотлогддог хүнийг үндэсний баатар гэж дүгнэх нь Монгол улсын эрх ашигтч шинжлэх ухааны зарчимдч шууд харшилна. Мөн Османы талынхны дээрэм аллагад өртөж амнасаа алдсан 100 хүмүүсийн дурсгал мартагдаагүй үр хойдсон ярилцаар л байна.